Масс Берлийн холбооноос явуулж байгаа их студийн цувралт маань тавтай морилцгаано. Өнөөдрийн дугаараар бид нэр герман хэл шинжилэл буюу хэл шинжилэл гэсэн хоёр мэргэжлийг сонгож авсан байгаа. Ингээд дугаар болгон дээрээ сонгож авсан мэргэжлийн талаар герман улсад суралцахад хэрэгтэй бүх мэдээллийг өгдөг байгаа. Бид нэр ерөнхийдөө энэ ярилцлага 3 хэсэгт хувааж хийж байгаа. Эхний хэсэг нь бол тухайн мэргэжлээр сурахад герман улсад их сургуулиудад нэг ямар шүү бүтэц болон агуулгатай хичээлүүд ордог. Хоёр дахь хэсэг маань болохоор герман улсад тухайн мэргэжлээр сурахад оюутны амьдрал хэрхэн өрнөдөг, харин 3 дахь хэсэг маань тухайн мэргэжлээр сураад төгсгöd ажлын ямар боломжууд байдаг вэ гэсэн 3 сэдвээр ярилцдаг байгаа. Одоо ингээд 2 дугаар сэдв рүү хэдүүлээ орцгоё. 2 дугаар сэдв маань саний хэлсэнчлэн оюутны амьдралын талаар ярьдаг байгаа. Тэгээд тоор яг оюутныхаа амьдралын турш ерөнхийдөө хамгийн их ингээд хэрэгэлсэн ямар нэгэн вебсайт, ном юм уу эсвэл байнга одоо уншдаг байсан нэг онолчийн тийм онол байсан уу гэх мэт зүйлүүдээс хуваалцаж тэгэх юм бол манай Монголд байгаа хүмүүс ч гэсэн эртнээс одоо тэр юмнуудыг ч гэсэн судлаад сайн бэлтгэх боломжтой юм уу гэж бодож байна. Тийм миний хувьд болохоор хамгийн их барьж авсан юм одоо нөгөө түрүүний хэлсэн шүү дээ нэг хичээлийг олон удаа өгсөн гэдэг тий. Тэр нөгөө нэг медиавистик тэр хичээлэл ерөөс тэр хичээл дээр л хамгийн их ном шагаасан да. Тэгээ тэрэн дотроо ялангуяа нөгөө Mittelhochdeutsch Wörterbuch dictionary тий. Тэрийг л ерөөсөө нөгөө яагаад гэхээр тэр чинь нэг герман хэлнээсээ дахиад герман хэл рүү орчуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь нөгөө одооны утга маань өнгөрсөн одоо тэр дээр үед ямар утгатай байж вэ гэдгийг маш их судалж хэрэгжилжсэн. Тэгээд ерөнхийдөө тэгэл миний хичээл дээр хийжсэн тэмдэглэл болгон маань дахиад буцаал яг хэрэг болдог л доо. Тэгээ яг одоо германистикаар сурах гэж байгаа хүмүүс бол энэ нэг медиавистик хичээл гэдгийг бол тойрч өнгөрч хийж чадахгүй. Энийг бол заавал судлана. Миний одоо тэр нөгөө надад хэцүү байсан хичээлтэй. Тэгэхээр тэр хичээл дээр магадгүй эртнээс бас өөрсдийгөө бэлтэж явах хэрэгтэй юм болов уу гэж би бодсон. Яг нь лингвистик Sprachwissenschaft-ийг бид нар угаасаа тэгтээ тэргүүр хэлний курсээр энд ирээд сурдаг штэ тий. Тэр нөгөө нэг суурь маань Sprachwissenschaft лингвистик дээр маш их хэрэг болдог. Тэгээд тэр юу болол тэр нөгөө монголоор тэр чинь тойл бичиг тий. Тойл бичиг маань маш их хэрэг болсон тий. Герман хэлнээс герман хуучин тийм шинэ монгол хэлнээс хуучин монгол бичиг рүү гэдэг шиг шинэ германаас хуучин герман руу орчуулдаг тэр тойл бичиг маань маш их хэрэг болж байсан. Тийм яалтчгүй нэрээ хэл шинжилгээ хүмүүст бол хамгийн ихэнд одоо хуульч хүмүүсийн хувьд хамгийн ихэнд хуулийн үндсэн хуулийн номнууд бол та нарын хувьд бол яалтчгүй тойл бичиг болж таарах нь аргагүй юм. Тэгээд тэр тойл бичигтэй бол та бас монгол руу орчуулсныг ч гэсэн хэрэгэлдэг байсан уу? Үгүй шүү. Ингээд бид нэр тойл бичиг гэлсэн чинь Монголоос ирж байгаа хүүхдүүд маань 5 тойл бичиг аваад чирээд ирсэн гэсэн чинь бас хэрэггүй гэж магадгүй гэж байна. Тийм тэрийг нэр хэлж Монголоос яг анх дөнгөж нөгөө А1 А2-тэй байгаа үед хүүхдэд нөгөө Монгол герман тойл бичгнүүд хэрэг болдог. Яа тэгэхээр нөгөө үгний баялаг маань буу байгаа шүү дээ тий. Ер нь тэгээ B1 B2 болоод одоо хэлний төвшин дээр хэлний курсын төвшин дээр B1 B2 болоод тэгэхээр илүү нөгөө герман хэлнээс герман хэл рүү орчуулсан тойлнууд маань маш их хэрэг болдог шүү. Тэр бас айгүй чухал. Тэгээд тэр маань тэгэл ерөөсөө л цаашдаа чиний бүхэл одоо студиум бүхэл хичээл сургуулийн явцад хэрэг болдог гэсэн үг. Тэгэхээр тэр герман тойл маань өөрөө маш их хэрэг болдог. За ойлголоо. Маш тодорхой хэллээ шүү дээ. Наскагийн хувьд одоо хэрэгжилжсэн тодорхой зүйлс байна уу? Одоо миний хувьд бол магистрийнхаа явцанд яг 4 судалгааны ажил бичих ёстой байдаг болохоор айгүй програмууд зөндөө хэрэг болдог. Одоо нэг програм миний зөндөө хэрэгжилжсэн AntConc гэдэг програм байна. Тэрийг болохоор янз бүрийн текст цуглуулж агаад тэр програмыг хийгээд тэгэнгүүт тэр програм чамчууд энэ текстүүд дотор одоо хамгийн их хэрэглэгдсэн үгнүүдийг ч юм уу шууд ингээд үзүүлдэг тийм програм байдаг. Би судалгааны ажил хийж байхдаа айгүй хэрэгжилжсэн болохоор тэр санаанд орж ийн. Дээрээс нь 4 одоо судалгааны ажил бичих ёстой болохоор өөрийнхөө цагийг айгүй сайн зохицуулж хуваах ёстой байдаг болохоор би Trello зөндөө хэрэгжилжсэн. Одоо өөртөө яг нэг deadline тавьж аваад окей судалгааны ажлаа
тэдэн сард би бүртгүүлээ, тэдэн сар хүртэл дуусна гэдэг бүх юмаа яг төлөвлөж явахдаа би Trello гэдэг тийм өнгөө вебсайт гэдэг тэрийг хэрэглэжсэн. Хамгийн чухал зүйл болохоор бас өөр хүмүүс зөвлөхөд бүх одоо сурж байгаа бүх магистрийн програмууд одоо бакалаврын програмууд нэг юм зөвлөгтэй байдаг та одоо чи танай энэ хичээлийг хариуцсан нэг хүн тэр хүн дээрээ хүнээсээ сайн зөвлөгөө авч байгаарэ гэж бас зөвлөмөр байна. Манай магистрийн програмын доктор Гяда Хасла гэдэг нэг хичээдэг. Тэр бүх асуултууд нь шууд ингээд айгүй хариулдаг, айгүй сайн хичээдэг. Тийм болохоор ер нь хүнээс тусламж асуух бол ер нь бол нэг тийм хичээд авах хэрэггүй гэж бодож байна. Германд ер нь айгүй тийм асуудаг тийм соёлтой шүү дээ, тий. Ер нь хааж байсан одоо надад ямар нэг юм хэрэгтэй боллоо гэхэд ерөнхийдөө нэг санаа зовхгүй годомжинд байгаа хүмүүсээс зөв чиг асуухаас ахуулаад ерөнхийдөө айгүй нээлттэй байдаг. Тэгээд ялангуяа ингээд амьдралд чухал юм оюутны амьдралтай буюу ингээд сургалттай ч холбоотой асуултуудыг болвол энэ танаа одоо сургалтыг хариуцж авсан тийм сургалтын менежер гэх юм уу тэр хүнийгээ олж аваад тэр хүнтэйгээ анханасаа ингээд сайн харилцаатай байгаад санаа зовлтгүй асуултууд асууж болно. Миний хувьд ч гэсэн бас нөгөө NASCA-тай адилхан мастер постдомик сургалтуудаа хийж байгаа. Тэгээд манай постдомик сургалт бас тэр тал дээр айгуу сайн юм шиг санагцсан ер нь. Тэгээд манай ч гэсэн яг ингээд сургалтын менежер айгүй хурдан хариулдаг. Би мэйлээ бичээл бараг 10 минутын дотор хариу ирдэг. Тэгээд би ингээл мэйлдээ бас айгүй ингээл олон юм ингээл тоочоод тэр нь тэгсэн чинь ингэчлээ гэж баах юмаа тайлбарлангууд айгүй тийм тус нэмэртэй байдаг шүү. Тэгээд ялангуяа манай монголчууд чинь ганцаараа ингээд тий зэрэг гаргаад ингээл ганц дайчин царайлаад яваад байдаг бол Герман заавал тэгээ шаардлагагүй эргэн тойронд байгаа хүмүүсээс бас тусламжлалцаа авдаг байгаарэ гэж гой зөвлөгөө өгч байна манай NASCA. Тэгээд Trello гэж түрүүн хэлсэн. Тэр нь болохоор ер нь төсөл тэгээд цаг менежментийн тийм гол вебсайт байдаг. Манайх нөгөө нэг масс холбооныхын ажлыг ч гэсэн Trello-гоор төлөвлөдөг тий. Тэгээд тэрнээс гадна бас Notion гэж зүйлүүд айгүй модонд ороод байгаа тийм аппликейшн байлээ. YouTube дээр яаж хэрэглэдэг хүмүүсээс айгүй их заасан. Би бас тэрийг хэрэглэж эхэлж байгаа. Айгүй тийм хувьсгалт тийм шинэ аппликейшн гарч ирсэн гэд байгаа. Тэгээд энэ ташин туваалцъя гэж бодлоо. За тэгээд Герман хүүхдүүдтэй Герман улсад сурахад ямар байсан бэ? Азаа ихч маань болохоор бакалавр Монгол тэгээд ирсэн хүний хувьд ч гэсэн яг харьцуулалт хийх айгүйх боломжтой байгаа гэж бодож байна. Германд дээрэс нь Герман хүүхдүүдтэй дээрэс нь бүр тэдний Герман хэлийг судлахад ч гэсэн хүндрэл байдаг байсан уу? Эсвэл бол айгүй урамтай байсан уу? Ер нь тийм Герман оюутнууд ерөнхийдөө ямар шүү байсан бэ талаар хуваалцаач. Бид нар чинь нэг юм штэ нөгөө Монголын тэр нэг боловсролын систем нэг багш сурагчийн багш оюутны харьцаа, оюутны харьцаа энэ гэхдээ шал өөр л дөө. Яа тэгэхээр яг саяны тэр NASCA-гийн хэлсний дараа бас хэлье гэж бодож байсан. Энэ маань яг асуулт маань таарч байна. Багш нартай болохоор бид нар чинь нэг багш гэхээрээ л ерөөсөө багшаас юм асуучвал яачихвал намаа юугээ бодчихвол намайг айгүй л загнах байх та энэ гэдэг юм бодоод байдаг байхгүй Монголд. Тэгээ нөгөө хамаагүй багштайгаа бас ингээд чөлөөтэй нэг үзэл бодлоо хуваалцаад нэг хэлий гэсэн юмнуудаа хэлж чаддгүй тийм нэг аймхаа зантай манайхан тэр нь яг бас бидний анханасаа л ментал эдтэй холбоотой бах тий. Тэгэнгүүт энд болохоор үгүй аль болох багштайгаа маш сайн ярилцаж энд нэг юм оюутан байна шүү гэдгээ байн харуулж явах хэрэгтэй. Энэ Германд бол зүгээр нэг юм нэг цаана нэг буланд ингээл суугаад хүний нүдэнд өртөхгүй байгаад ах юм бол багш нарын хувьд ч тэр чамайг айгүй идэхгүй оюутан гэж үздэг. Тийм болохоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд өөрийнхөө асуух гэсэн юм маш зөв тодорхой асуугаад тий. Гэхдээ мэдээж тэнийг асуултууд асууж болохгүй шүү дээ тий. Аль болох сайн бодож агаад багштаа өөрийгөө зөв талаас нь харуулахаар гоё асуултууд асуугаад багштайгаа үзэл бодлоо ярилцах бол маш чухал шүү. Багш нарын хувьд бол илүү тийм актив одоо илүү тийм нөгөө юу хөдөлгөөнтэй одоо илүү тийм яриа хүүхдүүдэд илүү дуртай байдаг юм шиг санагддаг надад. За тэгээд оюутнуудын хувьд болохоор яг миний хувьд нөгөө герман хэл судлал маань өөрөө би түр хэлсэнтэй дандаа герман оюутнуудтай байдаг. Би нөгөө нэг анзаарсан юм маань юу гэхээр манай хүн чинь болохоор Аз судлал сурдаг, Монгол судлалаар сурдаг. Би болохоор герман одоо монгол хүн байж герман судлалаар сурж байгаа хгүй. Тэнгүүд ингээ хоорондох ялгаа нь бүр амар гарч ирдэг. Яагаад тэгэхээр герман одоо Аз судлалаар илүү юм гадагшаа судлал
гадаад хэлийг судалж байгаа, гадаад орнуудыг судалж байгаа хүүхдүүд илүү нээлттэй байж өгдөг. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүд нөгөө илүү ингээд юмыг дэлхийг арай өөр өнцгөөс олоод харсан байдаг байхгүй юу? Германаас судалж байгаа хүүхдүүд чинь болохоор зөвхөн герман орондоо миний герман хэл мундаг, миний герман хэлээ хөгжүүлнэ гэсэн бодолтой хүүхдүүд байдаг учраас ерөнхийдөө жоохон гадаад оюутнуудаа жоохон нэг юм дээрлэх маягтай гэх юм уу, дээрлэх гэхээр муухай үг байхаа. Юу н жоохон тинээх айхтар ингээд энэ гадаад оюутан байна, энэ оюутандаа туслах энэ гэж ерөөсөө боддог байхгүй юу? Би энэ гадаад оюутан гэж үзээгүй болохоор тийм өөртөө гадагшаа одоо ямар нэгэн байдлаар мэдээж яриг олон оюутнууд дотор байгаа л да. Erasmus одоо тий нөгөө оюутан солилцооны хөтөлбөрөөр яваад ирсэн оюутнууд чинь шал өөр болоод ирдэг л дээ. Гэхгүйгээр нөгөө бакалаврт ялангуяа сурж байгаа оюутнууд чинь дөнгөж сая сургуулаа төгсөөд энэ нөгөө герман хэл судалгаа ороод ирж байгаа хүмүүс чинь амар тийм герман бодолтой, герман үзэлтэй. Тэр талаасаа нөгөө яг нөгөө гадаад оюутнуудыг яг тэр шиг хүлээж авдаг. Энэ гадаад оюутан гадаадад байгаадаа ямар хуу байгаа бол хөөрхий энэ гэсэн бодол байхгүй. Ерөөсөө энэ бид нартай хамт манай хэлийг сурах гэж байгаа бол манай хэлийг маш сайн төгс эзэмшсэн байх ёстой. Тийм энэнд илүү давуу талыг өгнө гэсэн ойлголт байхгүй өнтер гэсэн тийм бодлоодтэй байдаг учраас тэр тал дээр заримдаа жоохон хэцүү байдаг. Мэдээж гэхдээ болохгүй юм гэж байхгүй, аль болох нөгөө хүнтэйгээ чөлөөтэй ярилцаад оюутнуудтайгаа тий. Энд бол ярилцах бол хамгийн чухал түрүү хэлсэн чинь нарийн манаас тий. Маш хүмүүстэй айгүй аль болох үзэл бодлоо сайн солилцоод ярилцж яах нь чухал. Тэгээ ер нь бол яг илүү нөө шудраг талдаа энд бүх юм багштайч тэр оюутнуудчтай тэр шудраг ярилцаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлвэл тийм хэцүү юм бол байхгүй. За ойлголоо. Бас айгүй хэрэгтэй зөвлөгөө өгч байна. Тэгээд тэрнээс гадна та түрүү хэлсэн бас тэнийг асуулт асууж болохгүй гэж байгаа. Тэгэхээр чи манай монголчууд чинь бүр ичимхэрэг энэ одоо тэнийг асуулт юм болов гэдэг. Ингэсэн юм тэгээ бодлогошроод чимээгүй байгаад байх талтай байдаг. Гэхдээ яг герман айгүй хэлдэг тийм үг. Ер нь герман үг гэж ойлгож чинь тэнийг асуулт гэж байдаггүй гэж. За яг дэлхийд даяараа хэрэгэлдэг л дээ. Гэхдээ герман хүмүүс айгүй хэлдэг ер нь профессорууд ч гэсэн тэнийг асуулт гэж байхгүй нэг байна гэд. Тийм болохоор санаа зовхгүй ер нь болно уу тэгэл ялангуяа бакалаврт олж бүгдээ болгүй хүүхдүүд сууж байгаа шүү дээ. Минь тэр тэнийг асуулт гэдэг маань юу гэсэн бэ гэхээр энд чинь нөө хүүхдүүд оюутнууд багшаасаа асуулт асуухаас өмнө өөрөө маш их юмаа судалдаг байхгүй. Уншаад хичээл орсон хичээл юм хумаа үзээд хараад за эндээс юу ойлгохгүй байна вэ гэдгээ харчаад асуух хэрэгтэй байхгүй. Багшийн айл хэдийн заасан презентацийн юм хүмүүс дээр бичээд өгсөн юмыг тэрийг олж уншаагүй байж багшаас асууж болохгүй байхгүй. Би тэрийг хэлж байгаа юм л та. Наад чинь бас нөгөө Монгол оюутан герман оюутны жоохон чүчүүд байгаад идэг ялгаа байдаг байхгүй. Тэг яг үнэ. Окей. За Назгийн хувьд ямар ч байсан бэ герман оюутнуудтай суралцаад чи ерөнхийдөө бол бас герман бакалавра ингээд хийцэн туршлагатай байсан ч гэсэн бас ерөнхийдөө онцгой тийм анзаарсан юм байна уу? Одоо азаа хичээг хэлсэн шиг бас профессорнуудтайгаа яг ер нь жоох найз нөхдөд шиг байдаг юм шиг санагддаг. Энд менса дотор зөндөө их тааралддаг болохоор бас одоо нэг сургуулийн ресторанд профессорнууд заримдаа хамт хоолмол идээд хичээлийнхаа тухай ярьж исэн тийм бас юу ситуашн байсан. Тэгээд оюутнуудын хувьд бол бас айгүй ер нь бүгд амар тусч зантай юм шиг санагдсан. Одоо үзэж байгаа хичээлийнхаа тухай эсвэл хийж байгаа судалгааныхаа ажлын тухай айгүй хоорондоо ярьж солилцдог. Тэгээд хэрвээ миний одоо судалгааны ажилд хэрэгтэй нэг ном харж уншсан бол манай хамсарч байгаа оюутнууд дандаа айгүй шууд мэйл зээлгчээд ч юм уу чадчихад хөөе энийг хараарай гэдэг айгүй их зөвлөгөө өгч ирсэн бас. Санаачлахаараа тусч байх нь шүү дээ тийм ээ. Энд нэг юм хэлэхэд байна шүү дээ. Одоо яг бас л нөгөө бакалавр магистрийн маань ялгаа гарч ирж байгаа байхгүй юу? Бакалавр дээр Монголд нэг юм үг байдаг шүү дээ. Нөгөө 1-р курстэй ардын жүжигчин 2-р курстэй гавьяат гэж явдаг гэдэг шиг. Яг энэ нөгөө бакалаврт орж ирэхдээ нөгөө хүүхдүүд ингээд дөнгөж сая нөгөө герман оюутнууд ялангуяа тий дөнгөж сая АБ-га айгүй мундаг төгссөн хүүхдүүд ороод ирэхээр өөрийг айгүй мундаг гэж бодсон ч байд юм уу илүү тийм нэг жоохон нөгөө юм сурж үзээгүй мэдээгүй хүний чанарууд бас ажиглагддаг байхгүй яг л адилхан бусад дэлхийн бусад орнуудын оюутнуудын адил тэнгүүт яг тэр нөгөө тэрэн дээр тийм занууд гарна бакалавра төгсөөд нөгөө олон жил одоо 3-4 жилийн хугацаанд тест бүх юмыг судлаад ингээд нөгөө
бүх юмний ард аваад гарцсны дараа бол мастер дээр миний бодлоор арай илүү нээлттэй бусдад тусч юм уу тийм бодол ирдэг байх гэж би бодож байгаа байхгүй. Тийм ах бас арай өөртөөхөө учрыг олцсон болохоор Тийм яг байна. хандрангуй зантай биш тий. Тэгээ окей ойлголоо. Ингээд бас их сургуулийн талаар ярилцъя гэж бодож ин л да манай сонсогч нар маань ч гэсэн хаана сурах вэ гэдэг асуултыг бол өөрсдөө тавьж ирсэнд байж таараа. Тэгээд тооёрын хувьд их сургуулаа яаж сонгож ирсэн бэ? Тэгээд одоогийн сурж байгаа их сургуулиудаа хэр сонгох юм байна? Тэгээд германистик болон хэл шинжилэлээр сурахад Герман улсад аль аль их сургуулиудад ер нь хичээлэн сайн ордог гэсэн нэртэй байдаг вэ гэсэн мэдээллүүдийг өгөөч. Тэгээ манай Бонны их сургууль болохоор ер нь бол нэр хүнд аягүй сайтай сургууль л та. Айлаг сургууль амар багтцсан. Тэгээд манай сургууль бакалавр хийжсэн болохоор энийг гэдэг. Нарийн бас бакалавр хийжсэн болохоор үгүй гэхгүй байх л да. Яагаад нэр хүндтэй гэж юм нэгдүгээр ээлжинд Бонн ч өөрөө нөгөө юу хуучин баруун Германы нийслэл хот байсан гэдэг утгаараа бүх төрлийн том одоо тэр нөгөө албан байгууллага юу гэдэг тийм төвлөрсөн газар тэр ерөнхийдөө их сургуулийн хот гэж ярьдаг. Бонн хот маань ч гэсэн өөрөө гоё хот. Тэгээд сургууль маань болохоор 200 жилийн түүхтэй. 2018 онд 200 жилийн тэмдэглэжсэн санагдчихэв. Тэгээд дээрэс нь яг ингээд түүх музей ингээд юм ингээд судлаад ямар оюутнууд яаж төгсөжсэн байна вэ гэдэг харахаар амар мундаг хүмүүс манай сургуулиудыг бас төгссөн байгаа бэдийн. Тийм болохоор сургуулаараа ерөнхийдөө бахархдаг. Тэгээд энэ сургуулийг би яагаад ч юм анханасаа энд ирэхдээ нөгөө Кёльнд анх яваажсэн л та. Яг нөгөө оперын дараа байжсэн. Гэхдээ яагаад ч би ерөөсөө Кёльн сурна гэж ерөөсөө бодохдохгүй байсан. Яаж ч юм тэгээ нөгөө Бонны их сургуулиуд ерөөсөө ингээд толгойд орсон. Би хаанаас ч юм тийм нэг скул зүүн совин байсан уу. Тэгээл Боннд орно гэж бодож яснараа орсон. Тэгээд миний итгэлийг ерөөсөө бас алдаагүй. Яагаад тэгэхээр манай сургууль маань өөрөө маш мундаг профессор, докторуудтай ихэвчлэн одоо орж байгаа хичээлүүдийн маань багш нар бол ихэвчлэн бас профессор, докторууд байдаг. Лекцийг бол дор хаяж доктор хүн заадаг те. Тэгээд би тэрийг яагаад ингэж дараа нь мэдэрсэн бэ гэхээр нөө Шведэд нэг жил би сургууль сурсан гэдэг байгаа шүү дээ тий. Шведийн маань сургууль бас их сургууль байсан. Гэхдээ ингээ багш нарын зааж байгаа ингээд арга барил багш нарын одоо өөрсдийнх нь нөгөө нэг зэрэг дэв ингээд харьцуулаад үзэхээр манай Бонны их сургуулиуд бол ялцчгүй л бүр ингээд дэлхийн топ сургуулиудын нэг юм аа гэдгийг бүр ингээд мэдэгдэжсэн байхгүй юу. Багш нар бол маш их доктор профессоруудтай дээрэс нь орж байгаа зааж байгаа арга барил хэмжтэр миний хувьд нөгөө илүү мундаг санагдчихсан. Шведэд болохоор багш нар маань илүү нөгөө нэг оюутнуудад өөрсдөд сурах юм заад өөрөө маадгүй ингээд надад тийм нэг аян дог ингээд ком болж байсан. Юу гэхээр өөрөө мэдхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжүүд бас төрж байсан. Багш нь өөрөө мэдхгүй байгаа юм шиг үү? Зарим нэг үед багш нь өөрөө одоо нөгөө юмаа мэдхгүй бид нараа хэлүүлэх гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан Швед. Маадгүй үгүй ч гэж магадгүй л дээ. Тэр бол миний нөгөө бодолтой. Гэхдээ манай сургуулиуд бол ялцчгүй тийм. Тэгээд тэгээ бас нэг юм хэлэх гэжсэн юм нөгөө манай герман судлалч яг нөгөө сургуулийнхаа төв байрандаа байдаг штэ тий нөгөө хэл шинжилэл хэл судлал маань өөрөө сургуулийн төв байрандаа байдаг. Тэгээд тэр маань бас учиртай нь юу вэ гэхээр Бонны их сургууль маань хамгийн анх герман судлал гэсэн хичээлийг орж эхэлсэн юм байлээ. Юунаас Германд уу? Тий германд биш Бонны их сургуулийн хамгийн анхны хичээлүүдийн нэг нь герман судлал гэсэн хичээлсэн байгаа байхгүй юу? Тийм болохоор нөгөө хамгийн одоо урт түүхтэй хамгийн их түүхтэй тийм хичээл нь учраас тэр төв байранда байж ордын болов гэсэн би тийм бодол төрсөн. Тэгээд тийм нэг юм хэлчих чам мартчихлаа одоо орж ирэл хэлнэ. Тийм тэгэхээр таны бас тэр нэг профессор докторуудыгаа бас дурдсан айгуу чухал санагдлаа. Өмнө нь бас хэлж байгаагүй юм байна. Ерөнхийдөө бол айгуу их тийм би ч гэсэн анх их сургуулиудаа хайж байхдаа тэгжил хайдаг байсан нөгөө нэг ранкингууд байдаг шүү дээ тий. Дэлхийн одоо жагсаалт тэд орж ингээд тэнгуү тэр чинь ерөнхийдөө айгуу мэдээж тодорхой хэмжээний ингээд үнслэлтэй. Гэхдээ нөгөө талаараа ингээд яг аль мэргэжлэр сурж байгаагаас шалтгаалаад бас айгүй заримдаа яг тохирдоггүй байхгүй юу. Хичнээн одоо жишээлбэл мэдгүй
За Берлиний одоо жишээлбэл одоо дэлхийд ингээл Т30 дугаар байрд орсон ч гэсэн Т3 нэг техникийн сургууль болохоор одоо бусад одоо герман хэл шинжилэл энэ төр бол нэг сайн ордоггүй ч юм уу те бусад ингээд заалтуудаараа ингээд оноогоо өргөө явцсан байх магадaltaй байдаг. Тийм учраас зөвхөн ранкингуудад бол найдаж болохгүй гэж хэлдэг байсан хүмүүс. Тэгээд яг юуны дагуу хайж болох вэ гэх юм бол би тэрийг мастераас хайж байхдаа л ойлгож ирсэн. Яг тухайн хичээл чинь тухайн их сургуульд хэр их одоо хүндтэй байр суурь эзэлдэг вэ те танаа их сургууль чинь тухайн хичээл хэр их одоо нөгөө нэг бас хөрөнгө оруулж те оюутнуудтай анхаардаг вэ гэдгийг ингээд тодорхойлох мэдэх бас нэг шаардлага юу гэх юм бол тухайн одоо мэргэжлийн чинь салбар одоо танай факультетэд хэдэн профессор байгаа вэ гэдгээр нь бас харж болно. Зарим жишээлбэл Хамбургийн их сургууль би жишээлбэл улс төрийн судлалаар сурах гэж байхад тэнхийг надад оюут хэлж байгаа хгүй. Манай одоо их сургууль ингээд улс төрийн судлалын танхимын маань ингээд нэг санхүүг ингээд бүр хасаад байгаа. Тийм болохоор профессорудаа ч гэсэн ингээд бүр багасгаад байгаа. Тийм болохоор хичээлийн чанар ч гэсэн айгу муудаж байгаа гэж надад хэлчихсэн байхгүй юу? Тэгээд тэнгууд яалтчгүй тэнд ингээ хоёрхан профессор байдаг ч юм уу те. Тэгээ хоёрхан профессор чинь хин хичээлээ орч чадахгүй шүү. Тэгэхээр бусад хичээлүүдийн би яалтчгүй бараг саяхан мастер хамгаалсан хүмүүсээс үзэж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ч бас чанар нь мэдээж байна. Тэгэхээр тийм одоо жишээлбэл 5 профессор байна гэх юм бол окей ер нь чанар сайтай л гэж ойлгох хэрэгтэй. Тэр профессорудаа дагаад ч гэсэн судалгааны ажлаа сайн төвшөнд хийж байгаа нэг доктороо хийж байгаа хүмүүс чинь профессоруудыгаа дагаж явж идэг болохоор ер нь хичээлийн чанар тэрнээсээ бас хамаардсан болов уу гэж ойлгосон. Яг үнэ. Тэгээд тийм та юм хэлж нэмж хэлмээр байна уу? Эсвэл наскагаар нөгөө нэг марцын мас санчлаа гэж хэлчихье тий. За. Тийм профессор гэдэг чинь угаасаа тэгээ нөгөө номл амьд номл гэсэн үг шүү дээ ер нь бол тий. Ийм зузаан ном яваад байна л гэсэн үг байхгүй тий. Тэгээд миний сансын маань юу гэхээр нөгөө манай сургууль бас тэр нөгөө медиавистик гэх миний нөгөө хамгийн хэцүү хичээл байгаа шүү дээ тий. Нөгөө герман хэлийг үүсэл хөгжлөөсөн түүхээс нь судалдаг гэд тэр хичээлийг медиавистик гэдгийг мэддэг болчих байх уу за. Тэр хичээлийг зааж байгаа цөөхөн сургуулиудын нэг юм байлаа бас. Бооны сургууль. Тийм. Тэрүүгээрээ бас ялгаатай. Тэгээ чиний нөгөө хэлсэнчлэн аль чиглэл рүүгээ хөрөнгө их оруулж ийнэ гэдэг чинь тэрнээс хамаарат мэдэгдэж байгаа байхгүй тий. Нөгөө медиавистик гэдэг тэр чиглэлийг герман хэл судлалтаа илүү нөгөө бас оруулж тэрийг ингээ хаяхгүй байна гэдэг чинь. Тэгээд манайх чинь медиавистик дээрээ бас маш олон профессорудтай байхгүй. Тэгэхээр ер нь бол герман хэл судлал руугаа маш их бас хөрөнгө оруулж чаддаг сургууль гэсэн үг. Окей. За тэгвэл Наскагийн хувьд ямар байсан бэ? Их сургуультай хэр сэтгэл хангалуун байна? Өмнө бас хүн болт их сургууль сурсан тийм бакалавртаа англистикаар тэрнийхээ талаар ч гэсэн бас мэдээж ярьж олно шүү дээ. Тэгээ өмнө нь би хүн болт их сургууль сурж байхад манай факультет яг хотын төвд байдаг байсан. Тэгэхээр яг хотын дуу чимээний яг бонд байдаг байсан. Одоо болохоор миний факультет болохоор ер нь жоохон хөдөө байрлалтай гэж хэлж болно. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэнд айгу хотын дуу чимээнээс хол болохоор надад айгу тажгүй санагддаг. Дээрээс нь нөгөө нэг сонсоси гэд байдаг та. Яг тэрний хажууд байрлалсан болохоор айгу зуны семестр айгу гоё байдаг. Манай кампус дээр. Тэгээд дээрээс нь болохоор ер нь одоо нэг сургуулиудын жагсаалтад бас нэлээд дээгүүр байр эзэлтгийг би бас харсан. Одоо энэ Humboldt ranking 2017 онд 11-р байрыг эзэлж байсан. Потсдам уу Humboldt уу? Потсдам. За би бас мэдээг юм байна. Тийм. Одоо миний сурч байгаа магистрийн програм бас нэг өвөрмөц програм гэж хэлж болно. Өөр ер нь их сургуулиудад яг ийм програм бол байдгүй юм байлээ. Гэхдээ ер нь хэл шинжил ерөнхийдөө гэдэг тийм магистрийн програм байдаг. Гэхдээ миний магистрт орохоо 2 хэл хослуулж судалж боломжтой. Тэрүүгээрээ өрмөц юм уу тийм? Тийм, тэрүүгээрээ өрмөц. Окей. Тийм энийг бас яг тодтогч хэлсэн дээр наастар маань болохоор яг Потсдамын их сургуульд Fremdsprachenlinguistik буюу гадаад хэлний хэл шинжилэл гэсэн яг ангид сурч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд би ч гэсэн Google дээр үзэхэд хамгийн түрүүнд яг Потсдамын сургууль гарч ирсэн. Цөөхөн тооны бусад сургуулиудад мастерт энэ хөтөлбөр байдаг байх. Гэхдээ ерөнхийдөө бол яг тулгуу
түлхүү яг байдаг хөтөлбөр нь маань ерөнхий хэл шинжилэлчтэй тийм одоо Fremdsprachen биш зүгээр жирийн лингвистик. Тэнгүүд тэрнийх нь нэг одоо ялгаа нь гэх юм бол Fremdsprachen linguistik яг гадаад хэл дээр төвлөрдөг болохоор гадаад хэлээр чухалчлаад бас олон буюу хоёр хэл дээр дор хаяж жил үздэгэ гэдгийг хэлж байна тийм ээ. Тэгээ агуулгын хувьд бол гэхдээ төстэй л бах тий. За тэгвэл одоо ингээд энэ хэсгийг дуусгая.